Монгол улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуулийн 6 дугаар тойрог зүүн бүсийн Дорнот Сүхбаатар Хинтээ аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид зүүн бүсийн залуустайгаа Чингис хотод уулзлаа. Ерөнхий сайдын тухайд 20 аймагт ажиллаад говийн бүсээ дуусгаад зүүн бүсийн залуустайгаа уулзахаар ирсэн нь инээ. Ерөнхий сайд Монгол Ардын намын дарга Оюун Эрдэнэ ярианыхаа ихэнд тойрогт нэр дэвшсэн нь 3 аймаг нэгдэж нийлсэн түүхэн цаг хугацаанд залуустайгаа хамт байж аялал жуулчлалын бүс нутгийн түүхийг хамтдаа бүтээхийн тулд байсан хэмэв. Ингээд 2025 оныг залуусын жил болгон зарлахаар болсноо илэрхийллээ. Энэ бүдгэр орчлон би шатахгүй, чи шатахгүй, бид бүхэн шатахгүй бол хэн шатаж гэрэлгээгээ гаргах юм бэ гэдэг ийм гоё үг байдаг. Монгол улсын төлөө та зүтгэхгүй, би зүтгэхгүй, бид бүгдээрээ зүтгэхгүй бол өөр хэн зүтгэх вүлээ? Эх орон маань миний төлөө юу хийх вэ гэж битгий асуу. Харин би эх орныхоо төлөө юу хийх вэ гэж асуу гэд ийм бас гоё үг байдаг. Тийм ч учраас би залуучууд та бүхэндээ уриалж хамтдаа хэдүүлээ Монгол улсынхаа түүхийг, зүүн бүс нутгийнхаа хөгжлийн түүхийг маш гоёор тодор зурцгаая. Эх оронч байцгаая. Энгийн даруухан байцгаая. Эрг холбоотой байцгаая. Буруу зүйлийг таягдан хайцгаая. Зөв зүйлийн төлөө хамтдаа нэгдэцгээе. Ард түмэн нэгдээд төрлөг болоод ирэх үед юунд ч дийлдэхгүй том хүч болдог. Үүнийг л Санжаа Сүрэнгийн зориг би Монгол хүний саруул ухаанд итгэдэг хэмээн хэлж байсан. Монголд болж байгаа зүйл, болохгүй зүйл, бид нар чадж байгаа, чадахгүй зүйл байгаа. Гэхдээ шинэ 30 жил эхэлж байна. Энэ бол залуучуудын 30 жил. Аль ч улс орны ирээдүйг хүүхэд залуучууд л ирээдүйд тодорхойлдог. Тийм учраас та бүхний гарт зүүн бүс нутгийн хөгжлийн ирээдүй байгаа шүү. Хинтээ аймгийн Чингис хотод Хинтээ Сүхбаатар Дорнотын 1000 гаруй залуус суугастан юм. Залуус Монгол Ардын намын жагсаалтыг залуучууд түүчээлж байгаад олзуурхаж байна. Тиймдээ ч ерөнхий сайдаа Монгол Ардын намаас нэр дэвшигчтэй багаар нь дэмжиж эхлүүлснээ үргэлжлүүлэх, ярьснаа хийж хэрэгжүүлэх боломж олгоно хэмээн ярьцгаав. Миний хувьд болохоор Бэрх хотын уугуул хүүхдтэйгээ ерөнхий сайдынхаа нутгийн хүүхдтэйгээ тэгээд Бэрх хот маань болохоор орон нутагт анхны удаага олон улсын хөтөлбөртэй Кембриж сургуулийг нэвтрүүлсэн. Тэгээд бас Хинтээ аймагта айгүй олон төрлөд хийсэн. Манайх руу гэхэд хар замтай явдаг байсан байхад одоо болохоор засмар зам тавьж өгсөн байгаа. Тэрэнд айгүйх баярлж байгаа. Миний хувьд бол Ардчилсан Ардын намын 2 нам байгаа. Тэр 2 намаас сонголтыг болоод Монгол Ардын нам яагаад гэвэл Ардчилсан намыг бодвол Ардчилсан нам байх хугацаанд маш олон бондын өрөөт босож тавьсан. Тэр болгоныг нь одоо Оюун Эрдэнэ засгийн газар манай Хинтээ нутгийн Оюун Эрдэнэ засгийн газар нийтдээ шүрт дараатаагаар барагдуулж явж байгаа маш их таалагдж байгаа. Монгол улс өрийн дарамт болсны ард дээр ард түмэн баялагаа тэгшууж болно гэсэн иймэрхүү үзэл бодолтой учраас Монгол Ардын нам болон Оюун Эрдэнэ сайдаа багаар нь дэмжиж байгаа. Залуу хүмүүс маш их гарч байна. Оюутан залуучуудын төлөө маш их зүйл хийх байхаа. Зүүн бүстэй аялал жуулчлалын хөгжүүлэлтээ бүр зүүн бүс илүү гоё болохаа гэж найдаж байна. Ардын нам гарч ирснээс хойш зүүн бүсийн хөгжил ер нь хэгцтэй хөгжиж байгаа нь илт харагдаж байгаа. Тэгээд одоо энэ 7 гишүүнээ нийтэд дахиж дэмжиж илүү дахиж юу их нь олон жил хармаар байна. За өнөөдрийн хувьд гэх юм бол бүгдийнх нь мөрийн хөтөлбөр за хаана ямар ажил хийсэн талаар сонслоо. Миний хувьд гэх юм бол маш дэлгэрэнгүй тэгээд амьдрал дээр буусан одоо ажлуудыг ярьж байна. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт залуучуудад чиглэсэн чухал зорилтууд олоо. Хөдөлмөрийн хуулинд тусгасан захимаар, зайнаас, гэрээсээ цагаараа ажиллах болон богино хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжуудыг өргөжүүлж шинэ ажлын байрыг бий болгох бодлого баримтлал хэмээсэн. Залуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнес эрхлэх нөхцөлийг нэмэгдүүлнэ гэжээ. Мөн төгсөгчдөд зориулан хийнгээ сурыг, орлого олын хэмний загвараар хөдөлмөрийн ур чадварыг эзэмших боломжийг бүрдүүлэх юм. Нэмж хэлэхэд улсын их хурлын 6 дугаар тойрогт нэр дэвшигчид 25 наснда хаана юу хийж ямар амжилт бүтээлтэй явснаа ярьсан нь энэ цугласан залууст урам өгч байв.